1935 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нацист Германы СС-ийн тэргүүн Хенрих Химмлер гэдэг хүн мөн угсаатан зүүч Рихард Валтер Даре болон Голландын алдартай түүхч Херман Вирт тэргүүтэй ийм 3 хүн хамтраад Ананербе буюу монголоор орчуулах юм бол өвгдийн өв буюу одоо энэ өвөг дээдсийн өв гэсэн ийм нэртэй нэгэн нууц нийгэмлэгийг байгуулсан байдаг. За энэ бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн учир битүүлэг, хамгийн их маргаан дагуулдаг, мөн дээрэс нь нэмээд төрийн санхүүжилттай ийм нууц нийгэмлэг байсан. За энэ байгууллага нь бол аль бие ёсоор энэтхэг болон Герман үндэстнүүдийн түүх, соёл, үзэл, санаа, үйл хэргийг судлах зорилготой гэж өнгөн дээрээ явж байсан боловч цаагаараа бол мэдээж шал өөр үйл ажиллагааны чиглэлтэй зорилготой ийм байгууллага байсан. Ананербе бол огтхонч шинжлэх ухааны чиглэлийн эсвэл тийм угсаатан судлалын чиглэлийн ийм байгууллага бол байгаагүй. Энэ байгууллага бол СС-ийн тэргүүн Химмлерийн тэр хүний хувийнх нь өөрийнх нь тэр итгэж байсан тэр бараг хагас галзуу гэмээр түүний онолыг батлах зорилготой төрийн санхүүжилттай мухар сүсгийн буюу тийм хагас шашинчсан ийм байгууллага байсан байгаа юм. Химмлерийн хувьд гэвэл тэрээр Герман гэдэг үндэстнийг германчуудыг бол эгэл жирийн хүмүүс биш бөгөөд харин эрт дээр үед бол дэлхий дээр ноёлож дэлхийг захирч байсан тэр тэнгэрлэг төгс төгөлдөр өөр тусдаа үндэстний шууд үр удам үндэс угсаа гэдэгт бол хатуу бат итгэлтэй ийм хүн байсан. Түүнийхээр бол энэ германчуудын өвөг дээдс болох тэдгээр төгс төгөлдөр хүмүүс нь гайхамшигтай технологиг бол тухайн үедээ эзэмшсэн. Газар сайгүй өөрийнх нь тэр төгс төгөлдөр соёл иргэншлийг бол тарааж явж байсан. Ийм үнэмлэхгүй хүчрхэг угсаатан байсан бөгөөд харамсалтай нь цаг хугацааны явцад бол бусад угсаатнууд буюу ингэж яриад байгаа бусад дорд үндэстнүүдтэй цус холилдсноос болоод өөрсдийнх нь тэр бурханлаг хүч чадлыг бол автсан гэдэгт бол ингэж баталгаатай итгэдэг ийм хүн байсан. Ингээд Химмлер юу гэж үзсэн бэ гэхээр бид нэр өөрсдийнх нь тэр авдагдсан цэвэр цусаа эргүүлэн олж авах ёстой гэж бол үзсэн. Хэрвээ бид нэр өөрсдийнх нь тэр цэвэр цусыг эргүүлээд олж авч чадах юм бол бид бүхэн тэр цагт дэлхийг захирах боломжтой болно гэдэгт хатуу итгэлтэй байсан. Гэхдээ энэ бүхний тулд бол түүнд нотолгоо хэрэгтэй буюу өөрийнх нь тэр онолыг батлахын тулд Химмлер гэдэг хүнд нотолгоо хэрэгтэй байсан. Ингээд тэрээр бол өөрийнх нь тэр бодол санаа, итгэл үнэмшлийг нотолохын тулд энэ Ананербе гэдэг юм нууц нийгэмлэгийг бол аль бие ёсоор байгуулад түүндээ олон зуун эрдэмтэд болон археологчдыг мөн түүхчид, биологийн шинжилгээ ухааны эрдэмтдийг бол ажилд аваад эцэст нь дэлхийн өнцөг булан бүрт маш олон тооны судалгааны болон экспедицийн эрдэм шинжилгээний экспедицүүдийг бол ингэж илгээж байсан байдаг. Гэхдээ өнөөдрийн энэ дугаарт би юуг голчлон ярих вэ гэвэл энэ нацистуудын төвд рүү явсан экспедицийн талаар бол төлхөө ярих болно. Өөрөөр хэлбэл Шамбалын орны эрэлт нацистууд мордсон талаар бол би ярих болно. Мөн үүнтэй зэрэгцээд бол домогт бол байдаг түүхэнд гэх юм уу Иесус Христ бол өөрөө ингэж цовдлуулсныхан дараа гарнаас нь ингэж болон хөлнөөс нь цус маш ихээр ингэж асгарч байсан. Харин тэр Христийн цусыг доор нь нэг хүн тийм ариун хундагаар ингэж тусаж байсан гэдэг ийм домог бол байдаг. Тэгэхээр нацист германчууд бас Христийн цусыг тосож байсан тэр ариун хундагны эрэл хайгуулыг хийж Франц руу бас тусгай экспедиц гаргаж явуулсан байдаг. Тэгээд нацистын 12 генерал энэ Химмлерийн тушаалаар бол үхэгстэй холбогдох юм тусгай зан үйл хийж байсан бодит баримт гэх мэтээр нэг ёсондоо бол энэ Германы тэр Ананербе гэдэг нууц нийгэмлэгийн хийж байсан олонний анхаарлыг татгуйц тиймэрхүү нууцлаг түүхүүдийг бол өнөөдөр ерөнхийдөө ярих болно. Ингээд яг ингээд саяных шиг хэлэхээр бол нэг үлгэр домгийн чимшиг, хувилдааны онлын чимшиг яг ингэж юмыг зөвхөн прагматик байдлаар хардаг хүмүүсийн хувьд жоох итгэхэд хэцүү зүйлсүүд санагдаж магадгүй. Гэхдээ хамгийн гол нь энэ бүхэн бүгдээрээ баримттай болж өнгөрсөн бодит үйл явдлууд гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн нэгэнт өнөөдөр нацист Германы энэхүү экспедицийн талаар Шамбалын орны их аянд мордсон талаар ингэж ярих гэж байгаа юм чинь нацист Германы удирдагч Адольф Хитлерийн өөрийнх нь гараар 1923 онд шоронд хоригдож байхдаа бичсэн
энэ номыг бол одоо манай сувгаас одоо зарсаар байна гэдгийг бол та бүхэндээ дуулгахад таатай байна. За мэдээч хэрэг энэ номыг уншаад яагаад Хитлер зөвхөн холбоот улс Британи болон одоо бусад улсуудтай дайтах болсон, яагаад еврейчүүдийг үдсэн яддаг байсан гэх мэтэр маш их зүйлүүдийг өөрөө бичсэн байгаа. Дээрэс нь яг энэ номыг одоо би өөрөө орчуулсан хүний хувьд хэлэхэд бол энэ ном бол ер нь ингээд яг уншаад эхнээс нь ингээд унших юм бол хүнийг бол ингээд яг суулгаж уншуулж чаддаг буюу ингээд уншигддаг ном болгож одоо орчуулах нь ч тийм байсан юм, найруулах нь ч тийм байсан. Ямар ч гэсэн тийм ном болсон гэж би хэлмээр байна. Дээрэс нь хамгийн харамсалтай ч хүнийг зүйлийг хэлмээр байгаа нь Хитлер өөрөө тэр Австрт байх үед Австрийн парламентын ордны хурлуудыг ингэж мөнгө төлөж одоо ажигладаг байсан парламентын ордон дотор орж сууж үзэгчийн хуваар тэгэн гут тухайн үеийн Австри буюу одоо Австри-Унгарын эзэнт гүрэн гэж байсан тэр улс бол нэг их удалгүй мөксөн шүү дээ. Австри-Унгарын эзэнт гүрэн. Тэгвэл өнөөдрийн манай улсын парламентын, манай нийгмийн, манай улс төрийн яг бодит тэр дүр зураглал тухайн үеийн 1910 хэдэн оны Австри-Унгарын эзэнт гүрний 10-ад оны Австри-Унгарын эзэнт гүрний нөхцөл байдалтай бүр усны тусал мэт адилхан байсан нь бол одоо миний сэтгэлд нэфэн тийм эвгүй одоо хүн дээр ч гэх юм ёстой Янг гэх эвгүй туссан гэдэг бас хэлмээр байна. За хэрвээ энэ номыг та худалдаа авахыг хүсэж байвал номын дэлгүүрүүдээр одоогоор худалдаахгүй байгаа 60,000 төгрөг гэж байгаа 9924 7042 гэдэг дугаараар та холбогдоод өөрийнхөө хаяг дээр хөргүүлэн авах боломжтой юм шүү. За ингээд үргэлжлүүлээд гол сэдвтэ орё. Тэгэхээр тухайн үед бол энэ Анненербегийн эрдэмтдийн дунд бол тун хачирхалтай өвөрмөц нэгэн онол бол маш хүчтэй газар авч эхэлсэн байдаг. Тэр онол нь одоо ямар онол вэ гэвэл дэлхийн тэр мөсний онол буюу эртний тэр Аарын үндэст нь одоо домогт гардаг тэр сүрж устж үгүй болсон тэр Атлантид твийн оршин суугчид байсан буюу германчуудын өвөг дээдс ч өөрөө тэр Атлантидчууд юм байна гэдэг ийм онол германчуудын дунд дээрэс нь энэ Анненербе гэдэг байгууллагын дунд маш их хүч авсан байдаг. За үүний дараагаар юу болсон бэ гэвэл дэлхий дээр маш том тийм солирын сүрэл болсон буюу сүлт ирж дэлхийг мөргсөн гэж байгаа. За энэ мөхлөөс болоод Атлантидын соёл иргэншил үндсэндээ бол сүрсэн. За үүний дараа амьд үлдсэн цөөхөн хідэн тэр аричуудын өвөг дээдс бол дэлхийн хамгийн өндөр цэгүүд болох тэр Гимлан нуруу төвдийн өндөрлөг уулсад очиж оргонсон гэж тэр Анненербе гэдэг нууц нийгэмлэгийн эрдэмтэд болон түүхчид археологчид бол одоо ингэж итгэж эхэлсэн байгаа. За үүнээс гадна дорн дахны домгоор бол тэр төвдийн уулсын гүнд Агарта эсвэл тэр Шамбала гэх мэтээр одоо газарт орох тийм нууцлаг орон зайнууд одоо байдаг бөгөөд тэдгээрт бол одоо хүн төрлөختнөөс илүү дээд түвшний мэдлэгтэй асар их хүч чадалтай хүмүүс амьдардаг гэдэг ийм яриа тухайн үедээ бол одоо Европын зарим шашны бүлэгмүүдийн дунд бол маш хүчтэй бол тархаж эхэлсэн байдаг. За ингээд нацист Германы SS-ийн удирдагч Химмлер юу гэж бодсон бэ гэхээр ерөөсөө л одоо нацистууд бид нар одоо айрын үндэстний эртний өвөг дээдсийнхэн сүүлчийн тэр одоо үр садтай бол холбоо тогтоож чадах юм бол дэлхийг удирдах хязгааргүй эрчим хүчний энергийг олж авч чаднаа л гэж итгэсэн байгаа. За ингээд шинжлэх ухаан болон үлгэр домог хоёр гэдэг энэ тусдаа хоёр зүйл бол ингээд нэг дээвэр дор нэгдэж нийлээд 1938 онд Эрнст Шеферээр ахлуулсан нацистуудын тийм экспедиц төвд рүү судалгаа хийхээр за өөрөөр хэлбэл одоо өвөг дээдсийнхэн үлдэгдлийг уул мөрийг олж илрүүлэхээр хөдөлсөн байдаг. Гэхдээ энэ экспедицийг ахалж байсан Эрнст Шефер бол Хенрих Химмлер шиг яг тийм одоо шашин болон далд ертөнцид тийм сохроор итгэдэг яг тийм одоо яг тийм бүрэн шашинчсан тийм хүн бол байгаагүй. За тэр бол ердөө л юу хүсэж исэн яагаад энэ экспедицийг ахлаж явах болсон бэ гэхээр за өөрийнхөө нэр алдрыг түүхэнд одоо үлдээхийг мөрөөдсөн за маш авьяаслаг тийм зоримог амтэн судлаач ийм хүн байсан. Яг цэргийн хүн биш. SS-ийн офицерууд бол дан цэргийн хүмүүсээс бүрдэж байгаагүй. SS-ийн офицеруудын дунд түүхчид байсан, эрдэмтэд байсан,
тэр байтугай бүр шашны зүтгэлтнүүд мяндагтангууд хүртэл ингэж байж ирсэн. Ингэж СС гэдэг чинь өөрөө тийм өргөн хэмжээний одоо олон төрлийн нийгмийн давхаргын олон чиглэлийн хүмүүсийг өөртөө шингээсэн байгууллага болохоор мэрэгжлийн хүмүүс, эмчнэр гэх мэтэр одоо янз янзын хүмүүс бол тэнцээ байдаг байсан. За ингээд Шефер гэдэг энэ ахалсан хүний хувьд бол тэрээр өмнө нь энэ Америкийн эрдэмтдийн хамт бол одоо төвдийн өндөрлөг улсад бол 2 ч удаа ирж ирсэн, асар их туршлага хоримтлуулсан бөгөөд за ингээ өөрийнх нь 3 дахь аясыг бол бие дагаад Германы одоо нацист Германы нэрийн өмнөөс энэ аясыг бол удирдахыг чин сэтгэлээсээ хүсэж байсан ийм хүн байсан. Гэхдээ түүнд ганцхан зүйл тухайн үедээ дутагдж байсан нь санхүүжилт байсан. Мэдээч хэрэг Германаас төвд рүү очино, төвдөө судалгаа хийн, маш их цаг хугацааг тэнцээ өнгөрүүлнэ, хоол хүнснээс ахуулаад зөндөө зардал гарна. Тэр бүхэнд бол санхүүжилт хөрөнгө мөнгө шаардлагатай. Гэтэл эрдэмтэн хүнд бол тийм хөрөнгө мөнгө бол байхгүй. За гэтэл тухайн үед ховь тавилангийн ямар шоглоом иргэсэн бэ гэхээр энэ СС-ийн тэргүүн хиймлэр бол одоо өөрийнхөө тэр Ананербе гэдэг байгууллагаар дамжуулаад энэ айрын үндэстний алдагдсан уул мөрийг төвдөөс одоо ингэж эрс хайгуул хийж хайх тийм хүмүүсийг багийнхныг бол яг хайж таарсан байгаа юм. Ингээд энэ Эрнст Шефер бол өөрийнхөө шинжлэх ухааны мөрөөдлөө биелүүлэхийн тулд энэ нацистуудтай одоо хамтраад нацистийн үзэл сурталын машинтай нэг ёсондоо бол ингээд чөтгөрийн гэрээ байгуулсан гэсэн үг. Өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хүрэхийн тулд нацистуудын мөнгийг ашиглаж нацистуудын тал болсон гэсэн үг. За тэрээр үүнийхэн тулд одоо буюу одоо мөрөөдлөө биелүүлэхийн тулд бол Химмлерийн тэр одоо өөртөө итгэжсэн тэр галзуу шахам тэр цохиомл онолуудыг бол одоо бүгдийг нь судлахыг нь зөвшөөрөөд за багийнхаа бүх гишүүдийг СС-ийн офицеруудаас ингэж бүрдүүлэх үүрэг авсан байдаг. Гэхдээ СС-ийн офицеруудаас бүрдүүлсэн ч гэж одоо багийн гишүүд тэр судалгаанд явах багийн гишүүд хүссэн үсээгүй СС-ийн офицер болох ёстой байсан бичиг баримтаараа. СС-ийн офицер болж иж тийшээ явах боломжтой юм шаардлага тавьсан гэсэн. Ингээд бүгдээр СС-ийн офицерууд болсон байдаг. За үүнийх нь хариуд бол Химмлер мэдээч хэрэг түүний экспедицэд бол бүрэн эрх хязгааргүй санхүүжилт сэргээг бол олгож тусалсан. За энэхүү ингээд цэвэр шинжлэх ухааны зорилготой байж болох байсан энэ аялал нь өөрөө ингээд нацист Германы улс төр за арьс өнгөний давт бодлогын ийм зэвсэг болж хувирсан байгаа. За Шефрийн төвдөд очсон баг бол үндсэндээ 5 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Тэдгээр 5 хүн бол одоо бүгдээрээ өөр өөрсдийнх нь гэсэн чиглэлд бол тэргүүлэх судалгаа хийдэг юм мэрэгжилтнүүдээс бүрдэж байсан. За Эрнст Шефрийг одоо эс оролцуулаад тоолох юм бол 4 хүн гэсэн үг. За тэдгээр хүмүүсийг одоо дурдах юм бол хүн судлаач Бруно Бегер гэдэг хүн бол байсан. Энэ хүн бол ерөөсөө хүний бүтэц, хүний үүсэл гарал, хүний энэ гавлын яс одоо ураг тариг судалгаа бүх зүйл хүний анатомиг судалдаг ийм хүн байсан. За мөн геофизикч Карл Винерт гэдэг хүн бас энэ дунд явсан. За эдгээрээс гадна Эрнст Краус гэдэг одоо шавж судалдаг ийм мэрэгжлийн шавж судлаач. Тэгээд дээрэс нь энэ хүн бол давхар ингэж гэрэл зураг дарж явсан байгаа. Мэдээж гэрэл зураг дарж баримтжуулах хэрэгтэй. За ингээд багийн дараачийн буюу хамгийн сүүлчийн хүн бол техник болон логистик хариуцсан мэрэгжилтэн Эдмунд Гер гэдэг ийм хүмүүс бол явсан байгаа. За эдгээр төвдийн нийслэлд ерөнхийдөө очсон даруйдаа шууд ажилдаа орцгоосон. За Краус гэхэд одоо төвдийн тэр өдөр тутмын амьдрал, шашны тэр янз бүрийн нарийн зан үйлүүд, за байгаль орчин тэр шавж одоо өвөрмөц зөвхөн өндөрлөг улсад амьдардаг амьтад гэх мэтэр нийтдээ ингээд 40 мянга гаруй гэрэл зураг болон олон мянган метр тийм кино хэлснүүдийг бол энэ аяллахын явцад бол буулгаж чадсан байдаг. За Винертийн хувьд бол харин дэлхийн тэр соронзон орны хэмжилтийг бол ерөнхийдөө цаагаараа тэр Химмлерийн тушаалаар бол давхар хийж ирсэн. Дэлхийн соронзон орны хэмжилт буюу одоо тэр нэг ёсондоо бол энэ газар зүүн байршлыг одоо газрын зураг гаргах одоо ажилдаа бол тус тийм болж ирсэн гэсэн үг л дээ. Шефер өөрөө бол харин одоо төвдийн тэр ховор ургамлын одоо үр болон тэр уучлаарай муухай юм ярих чинь амьдтайг тэгж хөнөөгөөд тэргээр нь чихмэл хийдэж штэ. Бас нэг тийм зүйл байдаг штэ. Чихмэл хийсэн байгаа. Маш олон тийм төвдөд байдаг, зөвхөн төвдөд байдаг амьтдын чихмэлүүдийг хийгээд за тэр байтугай бүр төвд банхруудыг хүртэл ингэж олноор нь цуглуулад Герман руу гаргах ажлуудыг ингэж маш эрчимтэй хийсэн байдаг. Төвд банхрыг бол мань хүн нэлээд сонирхсан байдаг. Энэ нохооны гарал үүсэл болон тэр хүнтэй харилцааны хүнтэй тэр ойлголцохын арай өвөрмөц байдал болон бусад нохоонуудаас илүү тэр нэг одоо дайчин эрмэг зан чанар гэх мэтэр иймэрхүү зүйлсүүд дээр нь бол судалгаа хийх гээд маш олон нохоо Герман руу явуулсан байт юм байлээ.
За ингээд ерөнхийдөө энэ газрын зураг бүтээх, газар зүйн судалгаа хийх одоо сая ярьсан энэ ажлууд нь бол ямар учир шалтгаантай байсан бэ гэхээр ирээдүйд Аз твд хэрвээ нацистуудад цэргийн ажиллагаа явуулах, дайн тулаан хийх шаардлагатай болох юм бол нацистууд стратегийн давуу тал олохын тулд одоо стратегийн мэдээлэл цуглуулахад энэ ажил нь бол маш хэрэгтэй ажил байсан. За харин тэр хүн судлаач Бруно Бегерийн хийж байсан хүн судлалын хэмжилтүүд нь бол за төвдүүдийг яг цэвэр айрын цусны одоо айрын үндэстний холбоотын яг мөн эсхийг ингэж тогтоох шаардлагатай, тогтоох зорилготой SS-ийн тэргүүн Химмлерийн тэгж бүр тусгаалan загсан ийм тушаалын дагуу хийж байсан ийм ажил гэж ойлгож байна. За гэтэл юу болсон бэ гэхээр тухайн үед бол энэ төвдийн хэв залгаа энэтхэг улс байсан. За энэтхэг бол тухайн үед бол British Raj буюу энэ Британий колони байсан. За энэ ч утгаараа энэ төвд рүү орж ирсэн энэ 5 хүний бүрэлдэхүүнтэй нацистийн дээрээс нь дан энэ SS-ийн офицеруудын энэхүү экспедицийг бол Британий тагнуулынхаа маш сэжиглэнгүйгээр маш болгоомжтойгоор бол тэднийг ингэж ажиглаж одоо хараа тавьж хараа хяналтандаа давхар байлгаж ирсэн байгаа юм. За мөн энэ үеэр одоо багийн ахлагч Эрнст Шефер бас нэлээд сайн тийм дипломатч нэгэн гэдгийг бол өөрийгөө бол ингэж баталж харуулсан байдаг. Одоо тэр хүн чинь ажлаа бүтээхийн тулд бас дипломатч байх ёстой болж штэ давхар. За яаж Эрнст Шефер яг ямар алхам хийсэн бэ гэвэл тухайн үеийн төвдийг захирч байсан тэр Ретен Римбучи гэж хүн байсан юм уу да. За тэр хүнтэй бол ингэж маш богино хугацаанд бол дотн харьцаа тогтоож чадсан байгаа. За тэрээр одоо нацистуудын хас тэмдэг болон энэ буддын шашны хас тэмдэг хоёр хоорондоо ижил төстэй байсан нь бол түүнийг ингэж энэ хоёр хүнийг бол хоорондоо дотн харилцаа тогтооход бол нэгэн тус дэмжлэг болсон гэж бас үздэм байлээ. За Шефрийн хувьд бол тэрээр ерөнхийдөө энэ төвдийн Римбучид бол Германы засгийн газраас бас бэлтгэж явуулсан тэр гарын бэлэгнүүд буюу сул автаар бүрж хийсэн тэр бугуун цаг, за орчин үеийн радио, пянц тоглуулагч зэрэг тийм гоё барууны тийм бүтээгдэхүүнүүдийг одоо бэлгэлсэн байгаа. За ингээ хоёр улсын хооронд бас найрсаг харилцаа тогтоохыг санал болгосон. Аль биесээр одоо дипломатч буюу эдчин ажил хийсэн гэсэн үг. За түүний гол зорилго бол ингээ Британий эсрэг зогсох геополитикийн холбоотон олж авах. Нэгдүгээр ажил бол энэ хажуудын Британий колони болохоор төвдийг хэрвээ өөрсдийнхэн холбоотон болгочих юм бол бас Британий эсрэг ашиглах түшиц газар цаагаараа бас ингэж болгох боломжтой гэж одоо ингэж үзсэн байгаа юм. За ингээ харах юм бол энэхүү судалгааны экспедиц нь бол ягч бас дан ганц тийм айрын угсаатны үүсэл гарлыг ингэж судлах экспедиц биш, цаагаараа бас одоо ингээд давхар геополитикийн үүргийг ингэж давхар тээж явсан гэж бол ойлгож болно. Мэдээж хэрэг тийшээ явж байгаа юм чинь нэг сумаар бол олон туулаа буудахыг хүснэ, олон үүрэг даалгавруудыг бол одоо нэг мөс явж байгаа хүнд бол өгсөн байгаа. За ингээд германчуудын гарын бэлгүүдийг аваад Римбучи тухайн үед бол маш их баярлсан. За тэрээр бол ингээ Адольф Хитлерт бас өөрийнх нь гараар хариу загтал бол бичсэн. За энэхүү загталтаа бол Герман улстай төвд бол найрсаг харилцаа тогтооход бэлэн байгаа бөгөөд хоёр орны ирээдүйд найрсаг байхыг бол өрөөгөөд за багийнхных нь ажилд бол одоо энэ байх хугацаанд нь төвдийн засаг захиргааны зүгээс тусдаж дэмжнэ гэдэг одоо иймэрхүү зүйлийг бол илэрхийлж хэлсэн байдаг. За тэрнээс гадна энэ Шефрийн экспедицийн бүрэлдэхүүнд бол багтаж явсан тэр Бруно Бегер гэдэг хүн бол энэ Ананербе гэдэг байгууллагад бол угаасаа ажиллаж байсан. За дээрэс нь энэ байгууллагын хамгийн ихтгэлтэй эрдэмтдийн нэгт бол зүй ёсоор тоосогддог байсан. За энэ ч утгаараа энэ хүний хамгийн гол даалгавар бол энэ төвдийн ард түмний дунд айрын үндэстний тэр эртний айрын үндэстний гений уул мөрийг олж илрүүлж тэрийг батлах ийм явдалд бол оршиж байсан. За хэрвээ энэ Бруно Бегер гэдэг хүн үүнийг батлаж чадах юм бол төвдүүдийг Герман үндэстний буюу одоо энэ айрын үндэстэнтэй биологийн хувьд одоо хүлээн зөвшөөрөгдсөн холбоотон болгох юм бүрэн боломжтой байсан байгаа. За үүнийг нотлохын тулд Бегер гэдэг хүн бол энэ төвд хүмүүсийн гавлын ясны хэлбэр болон гавлын ясны хэмжээ зэргийг ингэж наривчлан тогтоох шаардлагатай болсон байгаа. За тэрээр төвдөд байх хугацаанд ингээ нийтдээ 376 ширхэг юм төвд хүний биеийн хэмжээсийг бол авсан байдаг. За үүнд бол мэдээж хэрэг ядуу, тариачид, матчид, худалдаачид, лам хуваргууд за тэр байтугай зарим тохиолдолд төвдийн одоо ихс дээдс язгууртнууд хүртэл ингэж багтсан байдаг.
За ерөнхийдөө ядуу одоо буураа тиймэрхүү хүмүүст бол эднэр бол тэгж хахуул өгөх буюу мөнгө өгөх байдлаар ингэж тохиролцож байгаад тэр хэвүүдийг бол авсан байгаа. За Бегер ингээд өөрийнх нь тэр тусгай тэр хайрцагт бол металл хэмжүүрүүдээр тухайн одоо хүмүүсийн тэр нүдний өнгнүүдийг тодорхойлох, за нүдний тэр одоо шилэн одоо өнгнүүдийн дагуу тийм шилэн цуглуулга хийх, за өсний өнгийн айрын үндэстнүүдийн өсний өнгөтэй харьцуулах, за дээжүүдийг нь одоо Германаас тэгж одоо тээвэрлэж авчирсан тэр дээжүүдтэйгээ харьцуулах гэх мэтээр за мөн одоо нас барсан хүмүүсийн тэр гавлын яс, шарил, тэр одоо гавлын ясны одоо тэр өргөн уртын хэмжээ, эзэлхүүн гэх мэтээр хамрын хэлбэр, урт ингээ одоо бүх зүйлийг бол ингэж ерөнхийдөө судлаж тэр бүхнийг бол тэмдэглэж маш нарийн тэмдэглэл бол хийсэн байдаг. За мөн тэрээр одоо төвдөөс хамгийн гол нь тийм европчуу буюу цэнхэр эсвэл тийм ногоон нүдтэй өндөр хамартай тиймэрхүү төвд хүмүүсийг бол олж илрүүлж чадсан байдаг. За ингээд үүнийгээ тэрээр юу гэж ойлгосон бэ гэхээр яг энэ Европ хүмүүстэй ижилхэн ийм хүмүүсээс төвдөд байгаа юм чинь эндээс энэ айрын үндэстний буюу энэ айрын цусыг төвдөөс олчихлоо гэж одоо маш ихээр баярлаад химлэлэрт энэ талаараа маш итгэвтэйгээр ингэж тайлгнсан байдаг. За ингээд мань эрдэмтэд ингээд судалгаа хийж байхдаа 1939 оны 7 дугаар сар болж байгаа. За Шефрийн багт бол тухайн үед ингээд Германаас яаралтай буцаж ирэх юм цахилгаан мэдээ ирсэн. Бүр маш яаралтай. За учир нь гэвэл одоо дэлхийн дайн өнөө маргаашгүй ихэрч магадгүй ийм нөхцөл байдал үүсэт байсан. Ийм нөхцөлд мань хүмүүс хэрвээ төвдөд өшөө жаахан л тэгж сонож удах юм бол тэд нэр британчуудад амьдараа олцлогдож магадгүй ийм нөхцөл байдал бол үүссэн. За ингээд тэд нэр 1939 оны 8 дугаар сард дэлхийн 2 дугаартай эхлэхээс хэдхэн 7 хоногийн өмнө бол амжиж Герман руугаа буцаад амжилттайгаар бол Германд очиж чадсан. За тэдний тэр авчирсан олдвор, гэрэл зураг, судалгааны материалууд гээд тэр бүх нь бол хүн төрөлхтний одоо энэ хүн судлалын ялангуяа шинжлэх ухааны түүхэнд бол асар том хувь нэмэр оруулж асар том тэр өв болж бол үлдсэн гэж бол шолоохон хэлэхэд бол буруудах зүйл байхгүй. За Эрнест Шефрийн хувьд бол тэрээр энэ төвдийн оргилд хүрэх мөрөөдлөө бол биелүүлж чадсан. За Германд очихдоо бас ард түмний дунд одоо баатар мэтэр ингэж угтуулсан боловч за хамгийн харамсалтай нь бол одоо энэ хүн өөрийнхөө мөрөөдөлд хүрэхийн тулд нацистуудтай гэрээ байгуулж одоо нэг өсөндөө нөгөө чөтгөртэй байгуулсан гэрээ гэдэг байгаа юм л та. Ийм гэрээ байгуулж нацистийн SS-ийн офицерын дүрээр явсан учраас за түүнийг энэ дайны дараач гэсэн одоо SS-ийн офицер байсан, за нацистийн эрдэмтэн байсан гэдэг энэ пайц бол одоо хүн хөлтөл нь бол өөрийг нь тэгж дагаж явсан байдаг. За мөн энэ дайн эхэлсний дараагаар тэр төвдөд хүний гавлын ясыг хэмжих ажлуудыг хийж байсан тэр Бруно Бегерийн хувьд бол түүнийг нацист намын удирдлагаас ушууд автортай нөгөө Аушвицийн хорих анги руу бол эвхэх шийдвэр гаргасан. За тэрээр бол одоо тэнд очиод төвдөд хийж байсан ажлаа бол үргэлжлүүлэн хийх ёстой болсон байгаа. Нэг өсөндөө бол тэр еврей хүмүүсийн гавлын ясны цуглуулгыг бүтээ гэдэг ийм үүрэг өгсөн. Одоо хүний гавлын ясны цуглуулга бүтээ гэж байгаа. Айгуу сонин үүрэг өгч байгаа юм шүү дээ. За ингээд тэрээр одоо цуглуулгаа бүрдүүлэхийн тулд яасан бэ гэхээр тэр цуглуулганд нийцгүйц тэр хоригдлуудыг бол өөрийн биеэр ингэж нэг бүрчлэн сонгож аваад за тэдгээр хоригдлуудаа сонгосон хоригдлуудаа шөршүүрийн өрөөнд дотор ингээ оруулж байгаа. Тэгэн гот тэр шөршүүрээс нь ус биш харин хорт хий гараад тэд нэр хордоод өгчихнэ гэсэн үг. За хордож өгснийхэн дараагаар тэр эмч болохоор бусад эмчнэрийн хамт бол ингэж тухайн хүмүүстэй задхан шинжилгээ хийгээд махыг өвчөөд гавлыг ингэж тусгаалan ингэж гаргаж ирээд одоо цуглуулгандаа нэмдэг байсан гэсэн үг. Ийм нэг тэг ач холбогдол нь яг юу энэ ажил гэхээр яг нарийн ач холбогдол байхгүй зүгээр л ийм ажил хийгээд даалгавар өгсөн байна. За тэгвэл энэ сэдвтэй холбоотой одоо өөр нэгэн бас ярихгүй өнгөрч болохгүй маш чухал нэг зүйл байна. Энийг бол одоо нацист германчууд тухайн үедээ хөрх нөө шинжлэх ухааны хангалттай хөгжөөгүй байсан болохоор өөрсдөө ч мэдэлгүйгээр ингэж гайхамшигтай олдвор тавг нь учирсан байгаа юм. За юу болсон бэ гэвэл тэр нацистийн экспедиц бол төвдөөс эрэхтэй 24 см өндөртэй буюу тийм нэг жижиг хэмжээтэй хар бараа өнгөтэй тийм бурхны баримлыг бол одоо хөшөө гэх хэмжээшин жижигхэн болохоор тийм баримлыг бол Германд авчирсан байдаг. За тэр бурхан бол одоо ямар учиртай бурхан байсан бэхээр тэр бодны шашны бид нар бол мэддэн шүү дээ. Эд баялаг болсон дайн тулааны сахиус намсраа гэдэг бурхан. За тэр намсраа гэдэг бурхны баримлыг бол авчирсан байгаа. За яагаад тэд нар энэ бурхны баримлыг тэр холын төвдөөс яг
зорж зөвхөн энэ баримлыг авчирсан бэ гэвэл тэр баримлынхан одоо бурхныхын цээжин дээр нь хас тэмдэгтэй байсан. За тэр хас тэмдгийг хараад экспедицийн багийнхны сэтгэл нь хөдлөөд бариад нэг худалдаж аваад Германд очсон байгаа юм. За дээрэс нь өөр нэгэн чухал шалтгаан байсан нь бол одоо Химмлер гэдэг хүн бол нотолгоо хайж исэн. За төвдүүд айрын үндэстний өвөг дээдс бол төвдөд амьдардаг байх ёстой. За тэгээд бид нэр ямар нэгэн байдлаар энэ төвдүүдтэй бол холбоотой байж магадгүй гэдэг дээр бол одоо нотолгоо хайж байсан. За ингээд энэ бурхныхын намсраа бурхныхын цээжин дээр бас хас тэмдэгтэй байсан болохоор за энэ хас тэмдэг бол ингээ Химмлер гэдэг хүнд бол маш хүчтэй сэтгэлд төрүүлэх юм байна. За ер нь бол энэ хас тэмдэгний угшил бол нэг байх ёстой. За ийм учраас одоо төвдүүдийн үнэт зүйл нь тэр хас тэмдэг. За айрын үндэстэн бидний үнэт зүйл нь бас хас тэмдэг болохоор энэ оюун санааны хувьд төвд болон айрын үндэстэн хоёр ч ерөнхийдөө ийм холбоотон нарийн яриул тэр угсаа гаралт нь бас бүр дээгүүрээ бол ингээ нэг учраас энэ хас ерөнхийдөө энэ хоёр үндэстний бэлэгдэл болсон гэдэгт бол тодорхой хэмжээний ийм түлхэц өгч магадгүй гэдэг үүднээс ингээд энэ баримлыг бол авчирсан байгаа. За ингээд энэ намсраа бурхны баримл бол нэг хэсэгтээ бол дайны үед бол тэр Ананербе байгууллагын нууц архивт бол ингээд хадгалагдаж байсан. За ингээд дайны дараагаар янз бүрийн тийм цагийн ороо бусгаа үе эхэлж байгаа архивын баримтууд ийш тийшээ зөөгдөн холбоотнуудын гард орно, зарим нь олон дуудлага худалдаагаар орж олон эзэдийг дамжина гэх мэтээр ингээд энэ бурхны баримл ер нь сураггүй алга болсон. За гэтэл бүр сүүлд буюу саяхан 2007 онд энэ баримл буцаад гинэт гараад ирсэн. За энэ баримл хаана гарч ирсэн бэ гэвэл дуудлага худалдаан дээр гараад ирчихэж байгаа. За ингээд үүний дараагаар 2012 онд энэ холбооны бүгд найрамдах Герман улсын Штутгарт хотын их сургуулийн ийм одоо орон судлаач, харь гариг судлаач доктор Элмар Бухнер гэдэг хүн за тэр хас тэмдэгтээ намсраа бурхны баримлыг бол ингэж тусгаалan судлах ийм орчин үеийн технологиор судлах ийм тусгай эрх бол олж авч чадсан байдаг. За ингээд доктор Бухнерийн багийнхаа тэр баримлаас бол одоо маш жижигхэн тийм өчүүхэн жоохон дээжийг аваад орчин үеийн тэр аргаар орчин үеийн технологиор бол химийн бүтцийг нь бол судалж эхэлсэн байгаа юм. За ингээд тэд шинжлэх ухааны дүнгээ хараад юу болсон гэхээр бүгдээрээ алмаарч орхисон. Бүр бүгдээрээ мэл гайхаж хоцорсон. Яагаад вэ гэвэл энэ намсраа бурхны баримлыг бол төмрөөр хийгээгүй. За харин энэ баримлыг бол одоо никл болон тэр кобальтын маш өндөр агуулмжтай атаксит гэдэг тийм маш ховор төрлийн солирын чулуугаар одоо сийдсэн болох нь бол ингээд тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл тэр намсраа бурхны баримлыг одоо манай гаригийн бус биетээр ингээд сийдсэн гэж бол тогтоосон гэсэн үг. За ингээд улам наривчлсан судалгаа хийж байгаа энэ баримл дээр тэгсэн чинь одоо энэ баримлыг бүтээсэн тэр металл нь ойролцоогоор өнөөдрөөс 10,000-аас яг нарийн тогтоож чадахгүй 10,000-аас 20,000 жилийн өмнө за Сибирь болон манай энэ Монгол улсын хэлийн зааг орчинд ингэж унсан за Чингэ гэж нэрлэдэг байгаа энэ Чингэ гэдэг нэртэй ийм одоо алдартай тийм солирын хэвтэрхий болох нь 100% батлагдсан байдаг. За энэ Чингэ гэдэг солирын хэвтэрхийг яасан бэ гэхээр 1913 онд бол хамгийн анх түүхэнд бол автны эрэл хайгуул хийчихсэн хүмүүс энэ Чингэ гэдэг солирыг бол анх илрүүлсэн байт юм байлээ. Яг түүхэндээ бол гэтэл тэртех одоо яг нөө баримтаа тогтоож чадахгүй болохоор ойролцоогоор тэр 11-р зууны үед гэж байгаа дархан хүмүүс эсвэл худалдаачид жинчид ч юм уу ямар ч хэлсэн тийм хүмүүс энэ Чингэ гэдэг солирыг 11-р зууны үед анх олж илрүүлээд тэр солироос ингэж хэвтэрхийг нь хугалж аваад ч юм уу эсвэл хэвтэрхийг нь аваад төвд рүү авч очсон байгаа. Тэгээд төвддөө очингуудаа тэр солирын чулуугаараа намсраа бурхныг тэгж хас тэмдэгтэйгээр уралсан болж ингэж таарч байгаад байгаа. Одоо энэ төвдийн экспедицийн ахлагч байсан тэр Эрнст Шефер гэдэг хүний хувьд одоо юу тохиолдсон бэ гэхээр дэлхийн 2 дугаар дайны он жилүүдэд мань хүн бол өөрийнх нь тэр SS дэх байр сууриа ерөнхийдөө энэ ашиглаж байгаад SS-ийн хошууч цолуул хүртлээ ингэж дэвшиж тэр Ананербе нууц нийгэмлэгийн одоо маш өндөр албан тушаалтан болж чадсан байдаг. За улмаар 1945 онд нацист германчууд дайнд ялагдаад за Химмлер бас амиа орлсон. За амиа орлсныхан дараа бол Шефер ингээ холбоотнуудын цэргүүдэд бол баривчлагдсан. За үүний дараа тэрээр бол нөгөө алдарт нацистуудыг шүүсэн тэр Нюрнбергийн шүүх хурлаар орсон байдаг. За тэр шүүх хурлаар мань юу гэж хэлсэн бэ гэхээр би улс төр болон энэ дайны гэмт хэрэгтэй бол ямар ч хамаагүй. Би ердөө ингээ шинжлэх ухаанаа
хийж явсан шинжлэх ухааны ийм энгийн эрдэмтэн хүн байсан гэдэг одоо ийм л мэдүүлгийг бол өгч байгаа. Ингээд өөрийнх нь одоо бүх холбогдтой гин бурууг хэдийнэ тэр амиа ордчихсан байсан SS-ийн тэргүүн Химмлер рүү ингэж амжилттай чихэж бол чадсан. За амжилттай чихэж чадсан болохоор одоо үүний үр дүн тэрээр бол хэдхэн жил шоронд хоригдоод бол судлагдсан. За судлагдсныхан дараа тэрээр бүр сүлд 1992 онд нас барах хүртэл ингээ барууны ертөнцид амьтан судлаач гэдэг одоо ийм ажил хийж бол ингэж амьдэрсэн байгаа юм. За тэгвэл дэлхийн 2 дугаар дайн ерөнхийдөө дууссаны дараагаар ингээ маш олон архивын материалууд бол ингээ ил болж байгаа юм шүү дээ. Холбоотнуудад бол ингэж олцлогдож байгаа архивын материалууд. Тэгвэл тэр төвд рүү явсан нацистийн одоо энэ хүн нууцлаг экспедицийн талаарх ингээд маш олон тийм одоо цуурхлууд, зарим дутуу төлмөг баримтууд ингээд одоо зарим зүйлс ингээд дутуу, зарим зүйлсээ нууцлагдсан болохоор ингээд энэ дээр төрөлөд хувилдааны онцлог бол бий болж эхэлсэн. За ингээд яасан гэхээр хүмүүс бол яг тэр бодит түүхийг бол жоохон давслаад тэр нацистууд төвдөөс ингээ харь гаригийн хөлөг онгоц олсон. За Хитлер магадгүй амиа хорлоогүй харин төвд рүү очиж Шампфи оронд бол нуугдсан гэх мэт иймэрхүү одоо гайхалтай яриануд бол гарч эхэлж байгаа юм шүү дээ. За эдгээр хэтрүүлэхтэй домгууд нь бол ингээд Холливуудын кино урлагт хүртэл маш хүчтэй болж эхэлсэн байдаг. За тухайлбал бидний сайн мэддэг энэ Индиана Джонс кинон дээр нацистууд дэлхийн өнцөг булан бүрээс ингэж эд шидийн олдвор, нууцлаг авдар, очир таяг гэх мэт одоо иймэрхүү зүйлсийг бол хайж байгаа байдлаар бол дүрслэгддэг. За тэгвэл яг энэ бүх одоо Индиана Джонс киноны сэдв нь бол өнөөх тэр төвд рүү явсан Эрнест Шефрийн 1938 оны экспедицээс бол ингэж санаа авч сэтгүүлсэн ингэ шотоохон хэлэхэд бол буруутгах зүйл байхгүй. За ингээ pop соёл нацистийн энэ бүх түүхүүдийг бол одоо илүү нууцлаг, илүү адал явдалтай байдлаар хачир нэмээд илүү тийм романтик болгонгуудаа яг цаана байсан тэр арьсангөөр ялгуурлах одоо тэр бусад геноцид ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлсүүд нь бол жоохон дарангуудаа илүү тийм адал явдалтай сонирхолтой кино зохиолууд кино болгоод ингээ гаргацсан байна. Тэгэхээр ерөөсөө энэ хамгийн чухал зүйл гэвэл эцсийн эцэст энэ нацистуудын төвд рүү илгээсэн энэ экспедиц бол тийм ямар нэгэн агуу нууцыг бол олж илрүүлэх гэсэн тийм баатарлаг аял бол огтоосоо байгаагүй. Энэ экспедиц бол ерөөсөө л маш товчоор хэлэхэд бол эрх мэдтэй хэтэрхий сохорсон Хитлер гэдэг хувь хүн. За дээрэс нь түүний баруун гар болж байж байсан. За мухар сүсгтэй бас хэтэрхий нүдэн сохорсон тэр SS-ийн тэргүүн Химмлер гэдэг энэ хоёр хүний Герман үндэстнийг бусад үндэстнээс илүү эрхэм дээд гэдгийг одоо батлахыг хүссэн тэр олон зуун оролдлогуудын нэг нь байсан гэж ойлгох нь бол хамгийн зөв. За тэд нэр төвдөд буюу тэр ариун дагшин бурхны оронд очоод чөтгөрийг одоо хайх гэж оролдсон байгаа. Хамгийн сонь. Гэхдээ төвдийн өндөр улс тэдгээр төвд рүү очсон нацист экспедицэд яг барьцтай бас юу ч өгөөгүй. Ингээ Аннербе гэдэг энэ байгууллага бол одоо төвд рүү ингэж маш юм нууцлаг экспедицийг тэртээ 1938 онд явуулж байж тэгвэл энэ байгууллага нь бас өөр бас сонирхолтой ажлуудыг бол давхар бас хийж байсан. За тухайлбал одоо би нэг хэдэн жишээг бас ерөнхийдөө энэ контентэд дуусгахаас өмнө ярив. За тэдгээр жишээнүүдийн нэг нь бол энэ Европын нутгийн гүнд бол нэг ариун хундагыг ирж хайсан тийм эрэл хайгуулыг бас Аннербе байгууллагаас зарласан байдаг. Тэд нар ерөөсөө энэ Иесус Христийн сүүлчийн оройн зоог дээр барьсан гэж яриад байгаа. Зарим мүдгэр домог дээр тэр Иесус Христийн сүүлчийн оройн зоог гэдэг нэг алдартай зураг байдаг шүү дээ. Энэ оройн зоог дээр ингэж уусан тэр ус уусан дарс уусан тэр хундаг гэж яриад байгаа. Зарим домогт бол одоо Иесус Христ тэр цовдлогдох үедээ цовдлогсны дараа маш их тэр цус урсж ирсэн. Тэгвэл тэр цусын ингэж доор нь тосож байсан тэр ариун хундаг гэж яриад байгаа. Аль нь ч байж магадгүй ямар тач тэр нэг хундаг гэдэг одоо яригдаад байгаа тэр хундагыг ингэж олж авахаар тухайн үед энэ Аннербе байгууллагаас Otto Rahn гэдэг ийм судлаачийг Францын өмнөд хэсэг рүү бас ингэж явуулж байсан байдаг. За мөн хамгийн сонирхолтой энэ Otto Rahn гэдэг судлаач нь бол өөрөө SS-ийн офицер хэдийгээр байсан боловч хожим ил болсон баримтуудаар нь хэдүүлээ харах юм бол энэ хүн нацистуудыг үнэн сэтгэлээс үзий яддаг хүн байсан. Яагаад гэвэл энэ хүн өөрөө еврей хүн байсан байгаа. Ихэнх үедээ өөрийнх нь еврей гарлыг бол маш амжилттай сайн нууж байсан. За еврейгээс гадна дээрэс нь ядж хагаад ижил хүсдэг хүн байсан. Нацистууд ижил хүснүүдийг хэрхэвч хүлээн зөвшөөрдөггүй байсан. Үжил сурталаараа. За ингээд Химмлер болон одоо түүний ахлах албан тушаалын тэр SS-ийн офицерууд энэ Otto Rahn гэдэг Христийн хундагыг ариун хундагыг хайж байсан энэ хүнийг еврей гэдгийг дээрэс нь ижил хүсдэг гэдгийг ингээ мэдээд авчиж байгаа.
За мэдээж авсныхан дараа яасан гэхээр энэ үнийг шууд цаасад чороогоогүй. Харин өөрийг нь амиа хороо гэдэг одоо тийм шаардлага өгсөн. За ингээ 1939 онд Францын зүүн зүг гэдэг байгаа. Зүүн зүг буюу энэ Альпийн нуруутай хэвлэлтийг тэр Монт Бланк гэдэг уулсны тэр хавийн хамгийн өндөрлөг хэсгүүдээр өвлийн үлрэлт ингэж цасан шурганд хөлдөж өгсөн. Сайн дураараа ингэж хөлдөж оцгож өгсөн. Ийм эмгэнцэд хувь тайван тохиолдсон байна. За түүнчлэн энэ Аннербе байгуулахын өөр нэг хэсгийн нэг гачин одоо маш нэг сонин өвөрмөц нэг юм ажил байгаад байна л та. Зан үйл гэх юм уу. Үүнийг бол түүхэнд ингэж харан нүхний зан үйл гэж нэрлэдэг байгаа. Гэхдээ энэ харан нүхний зан үйл гэд хэлэхээр одоо бидний одоо ойлгодог шиг тэр окторгоо ертөнцид байрладаг магадгүй тэр цаг хугацааны нүх байж магадгүй тэр хар нүхийг бол хэлээгүй. Харин энэ ямар учиртай хар нүх гэхээр хүний ертөнц ба нөгөө ертөнц хоёрыг хооронд нь холбодог тийм хар нүхийг бол яриад байгаа. Ингээ Хенрих Химмлер Германы Вевельсбург гэдэг ийм 17 дугаар зууны үед бол баригдсан ийм гурвалжин хэлбэртэй цайзыг түр хугацаанд ингэж түрээсэж авсан. SS-ийн. За ингээ яасан гэхээр энэ цайзынхаа хамгийн доод ийм зойрын давхартаа SS-ийн хамгийн өндөр дэд албан тушаалын 12 генерал фельд маршлуудыг цуглуулж байгаад за яг л нөгөө Английн тэр Артур хааны домог дээр гардаг шиг тийм Артур хааны домог дээр бол ширээний хөлөг баатруудын цуглаан гэж бол болд нь шүү дээ. Тэрэн шиг Гитлерийн тийм 12 алдартай генерал хоорондоо ингэж тойрч байгаад өгсөн хүмүүсийн одоо ертөнцтэй холбогдох буюу ингэж сүнстэй холбогдох юм нууцлаг хар шидийн зан үйлийг бол тухайн үед бол хийж байсан. Ийм баримтууд бол олгдсон байдаг. Энийг одоо зарим хүмүүс бас итгэхгүй гэж магадгүй. Тэгвэл энэ үнэн гэдгийг нэг баталгаа байгаа. За ямар баталгаа байдаг вэ гэвэл өнөөдөр тэр одоо Химмлерийн түрээсэлж байсан тэр Вевельсбургийн 17 дугаар зууны үеийн тэр гурвалжин хэлбэртэй шивтгэн бол яг бодитоор оршин тогтож байгаа. Дээрээс нь нэмээд тэр шивтгэний хамгийн доод зойрын давхарт за тухайн үед тэр Химмлер болон бусад тэр фельд маршал болон генералууд тэргүүлэх зэрэглэлийн нацистууд тэр зан үйлийг хийхдээ ингэж одоо тийм нэг одоо бэлэгдлийн юмнууд ингэж зурж байгаа юм л та ингээ бөөрнхий сатаны нөгөө нэг хэлбэр дүрс мөс гэдэг юм нөгөө зурж тэр зан үйлийг чинь хийж байгаа штэ бас тэр зурсан тэр зургууд нь өнөөдрийг хүртэл ингэж байдаг хүмүүст ерөнхийдөө үзүүлэх зорилгоор ингэж одоо бас тэр ч нөгөө орчин үед тийм музей маягаар ажиллаж бас хүмүүст нэг үзэхэд тэдний евро гэдэг нөгөө мөнгө олоод нэг хөрхэн бас тэр түүхээр нь дамжуулаад бизнес хийгээд байна шүү дээ. Тийм зорилгоор ингээ байлгадаг. За ингээ харахаар бол одоо нэг талаараа энэ дэлхийн түүхэнд ялангуяа нацистийн тэр дарангуулагчид гэдэг байсан тэр эдгээр хүмүүсийн сэтгэл зүй бол одоо хэрхэн мухар сүсэгт автсан сэтгэл зүй нь хэрхэн мухар сүсэгт автсан за мөн одоо тэр ард түмэн хэрхэн тийм мухар сүсгээр удирдан жолоодогдож байсан нь бол одоо маш тодорхой харагдаж байгаа юм л та. За ингээд ерөөсөө энэ бүхэл бүтэн мухар сүсгийнхэн одоо төлөө энэ хэд шашинлаг үзлийнхэн төлөө өөрсдийнх нь тэр зохиож гаргасан утга учиргүйч гэмээр юм шиг өнөөдрийн бидний өнцгөөс харахад үнэхээр утга учиргүй харагдаж байгаа. Тэр дээд угсаатны Атлантидын домогч гэдэг юм уу тиймэрхүү зүйлсийг батлахын төлөө Иесусийн ариун хундгыг одж илрүүлэхийн төлөө ертөнцийг сахирагчийн тэр очир таяг нөгөөх нь нөгөө нэг очир бөмбөрцөг гэдэг тэр бүх сонин дүлгэр домгийн зүйлсийг бол олж авахын төлөө ингээ Германы нацистийн одоо энэ улс нацист Герман маш их хөрөнгө мөнгө зараад бүр үүнийхэн төлөө тэр тусгаалan Аннербе гэдэг байгууллагыг хүртэл ингээ байгуулж байсан гэхээр нацистийн удирдлагууд энэ нацист эгэлмийн тэргүүлэгчид ер нь тодорхой хэмжээнд бол нэлээд тийм мухар сүсэгчсэн, шашинчсан тийм хорвоогийн нууцудад хүн төрлөختний болон дэлхийн тэр нууцлаг зүйлсд бол нэлээд итгэдэг хүмүүс байсан нь бол ингээд тодорхой харагдаж байгаа. За ингээд ерөнхийдөө өнөөдрийн бэлтгэж хүргэсэн дугаар маань энэ түрээд бол өндөрлөж байна. Та бүхэнд бас сонирхолтой байсан байхаа гэдэгт бол маш ихээр найдаж байна. Ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.